Хуульч шууха захиргааны гэрээний талаар танилцуулж байна. Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсвэл дуусгуур болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно. Захиргааны гэрээг төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд төр хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, доктортой ашиглагтай холбогдсон харилцаанд хуульд заасан бусад харилцаанд хэрэглэж болно. Захиргааны гэрээг бичгээр байгуулна. Захиргааны гэрээ байгуулахад бусад захиргааны байгууллагын зөвшөөрөл баталгааг авах, эсвэл тухайн захиргааны байгууллагыг оролцуулах талаар хуульд заасан бол энэ шаардлагыг биелүүлсэний үндсэн дээр захиргааны гэрээг байгуулна. Захиргааны байгууллага гадаад улсын ижил төрлийн захиргааны байгууллага, хуулийн этгээдтэй байгууллага хоорондын гэрээний төсөлд тухайн асуудлыг хариуцсан дээд шатны захиргааны байгууллага болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна. Гэрээг байгуулсны дараа 14 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ. Захиргааны гэрээ илт хууль бус болох. Захиргааны гэрээ хуульд захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн. Захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан. Захиргааны гэрээ байгуулсан захиргааны байгууллага тодорхой бус. Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан. Захиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан. Захиргааны байгууллага гэрээний талуудаас хууль зөрчсөн зүйл шаардсан. Эсэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий эрх зүйн чадваргүй этгээд хүсэл зоригоо илэрхийлсэн. Аль нэг тал нь эрх зүйн чадамжгүй. Насанд хүрээгүй хүний зөвшөөрлийг авах шаардлагыг зөрчиж байгуулсан. Хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн бус. Талууд ноцтой төөрөгдөлд орсон, уурам ихэлсэн, хүчин давтсан. Хуульд заасан хэлбэрийг зөрчсөн. Төлөөлөх хэрэггүй этгээд байгуулсан тохиолдолд илт хууль бус байна. Захиргааны гэрээний зарим хэсэг нь илт хууль бус байх нь түүнийг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй. Захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах тусгай тохиолдол. Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн. Гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах хэрэгтэй. Өөрчлөх боломжгүй, эсвэл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцлана. Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсвэл арилгах үүднээс захиргааны гэрээг дамгаар цуцалж болно. Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ. Захиргааны гэрээний гүйцэтгэл. Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт заасан зохицуулалтыг хэрэглэнэ. Эрх зүйн хэм хэмжээг нөхөн тохируулж хэрэглэх. Захиргааны гэрээнд захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар бүлэгт зааснаас гадна иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ. Нөхөн тохируулж хэрэглэх гэж тухайн асуудлыг зохицуулсан заалт захиргааны ерөнхий хуульд байхгүй тохиолдолд иргэний хуулиас нөхөж хэрэглэх бөгөөд түүнийг хэрэглэхдээ нийтийн эрх зүйн зарчимтай уялдуулан захиргааны үйл ажиллагаа болон захиргааны гэрээнд тохирч байгаа эсхийг нэгтлэн шалгаж тохируулан хэрэглэхийг ойлгоно. Хуульч шууха захиргааны гэрээний талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт захиргааны эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжцгөөе.